Манай улс органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоогоор биш чанараараа өрсөлдөх цаг хэдийнэ болсон. Иймээс тариалан эрхлэгчид, хүнсний ногоо тариаланчид, хүнс судлаач эрдэмтэд, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх үүднээс Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим эдхийн тулд амьдрахын тулд эдхүү чуулга уулзалтыг зохион байгууллаа. Шинэ тариалангийн тухай хуулиар зөвхөн үр тариа эрхлэгчид дэмжлэг, тоон тутамд нурамшуул, төрөөс авдаг, шатхууны хөнгөлт авдаг, үр ордооны зээлийн хөнгөлтүүдийг авдаг байсан бол одоо төмс хүнсний ногоо, жимсгний аж ахуй эрхлэгчид маань бас энэ хүү төрөөс дэмжлэгийг авдаг болж байгаа. Одоо газраа эзэмших эрхийн 40-15 жил байсан бол одоо 40-с доошгүй жил болж байна. За мөн одоо шатхууны онцгой албан татвараас чөлөөлөгдөж байна. За мөн одоо зээл авах боломжууд нэгдэж байгаа. Газраа барьцаалаа зээл авч болно, намар хурааж авах ургацаараа барьцаал зээл авч болно. Өнөөдөр хүнсний аюулгүй байдлын одоо энэ асуудал дэлхийд даяараа маш их хурц тавигдж байгаа. Энэ утгаараа ч гэсэн Монгол улс өнөөдөр яг дэлхийн хөгжилд хөлөө нэгтгэж саяхан бид нар органик хүнсний хуулиа батлуулсан. Тэгэхээр энэ хуультай болно гэдэг маань өнөөдөр биднээсийн маш их одоо ололт, дэвшилт. Төрөөс хүнс үдэ аж ахуйн талаар эх 10 жилд баримтлах бодлогоо тодорхойлж, тариалангийн тухай хууль, органик хүнсний тухай хуулийг баталсан. Харин одоо тариаланчид хүнсний ногоо тариаланчдад тулгамдж байгаа асуудлыг найравчлан судлаж, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эх орныхоо хэрэглэгчдийг цэвэр органик хүнсээр хангах зорилтыг тавин ажиллаж байгааг Монголын хүнсний ногоочдын холбооны гүйцэтгэх захирал Соём хэллээ. Нэгдүгээрт энэ ногоочд мөнгнөөс гадна, ашиг олгоос гадна олон мянган хүмүүсийн одоо эрүүл мэндийн төлөө хоёрдугаарт ирээдүйн залуучууд хүүхдүүдийн одоо тэр авах ёстой витаминыг идэх ёстой хоолнд ордог тэр хүнсний найрлагыг алдагдуулахгүй тулд өдөр шөнөгүй одоо бол жишээ нь яг энэ 6 сард бол манай ногоочд бүгд завгүй байна 5-6 сард. Тэгэхээр бол энэ нарийн асуудлуудыг одоо шийдэхэд манай энэ салбарын яамнаас бол энэ ногоочдыг тариаланчтай адилтгаж үзэж яг зэрэгцээ тариаланчд гэхээр л одоо юу гэдгийг арай тийм том сонсогдоод ногоочд хэрэг жижиг сонсогддог биш. Бүгдээр ижлэх юм аа. Ялгаагүй л Монголынхон ард түмэнд эрүүл хүнс идэвхэх гээд өнөөдрийн ярьж байгаа органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх гээд явж байна. Тариаланчид гэхээр зөвхөн үр тариа тарихыг хэлэхгүй. Хүнсний ногоо тариаланчид ч хөдөө аж ахуйн салбарт чухал үүрэгтэй. Тиймээс тус холбоо хүнс хөдөө аж ахуйн яам харьяа байгууллагуудтай хамтран ажиллаж зөв менежмент хэрэгжүүлснээр Монголын ногоочдын эрх зүйн орчинд шинжилэл хийж бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нэмэгдэх юм а. Эдхийн тулд амьдрахын тулд эдхүү чуулга уулзалтаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж, хоол хүнсний хэрэглээний орчин үеийн өөрчлөлт зэрэг сэдвээр салбарын эрдэмтэд илтгэл тавьж санал бодлоо солилцсон юм а.